Хөдөлгөөн хорихгүй, аюулгүй. Хүүн даван органик материалтай бөгөөд биед маш эвтэй. Өнөөдөр ч тасглаа үнэхээр тухтай хэлээ шүү. Сайн мэцхан сонсогчдоо та бүхэнтэй нэмэлт дугаараар уулзч байгаадаа баяртай байна. За тэгэхээр энэ удаагийн дугаар Япон улсад 2007 онд болж өнгөрсөн. За одоо хүртэл олонний дунд яригддаг нэлээд эвгүй үйл явдалтай сэтгэл гэсэн хэрэг байгаа. Манай сонсогчдын зарим нь бол энэ хэргийг урд нь сонсч байсан байж магадгүй. Ер нь бол нэлээд одоо шууган тарьсан хэрэг юм байлээ. 22 настай Lindsay Hawker гэх эмэгтэй англи хэл заах гад Токио руу явахдаа амьдралынхаа одоо хамгийн гайхалтай адал явдлыг эхлүүлж гин гэж бодож очисон байгаа. Гэхдээ төсөөлөхөргүй аимшигтай бас эмгэнэлтэй байдлаар одоо түүний амьдрал төгсгөл болсон. За энэ болж өнгөрсөн гэмтгэргээс одоо болоод хожим нь бол бестселлер ном цаашлаад кино хүртэл хийгдчихсэн түүхтэй байна. За харин түүнийг алсан алуурчны хувьд гэх юм бол өөрийгөө бусдад таниулахгүй байхын тулд цөхрөлтгүй оролдлогууд хийгээд за зарим гажиг одоо хүмүүсийн дунд бараг л шүтэн юм шиг нэр хүндтэй болж хувирсан. За түүний нэрийг бол Татсуя Ичихаши гэдэг. Өнөөдрийн дугаар бол нэх урт болохгүй ч гэсэн бараг бүх үйл явдлыг богино хугацаанд та бүхэнд тайлбарлаад ойлгомжтой ярихыг би хичээх болно. Ингээд хэдүүлээ ярианыхаа гол хэсэг рүү шууд орцгоё. Lindsay 2006 оны 10 сард 22 настайдаа Токиогийн Эдогава дүүрэгт нүүж очисон. За тэр бол Японы хамгийн том хувийн одоо англи хэлний сургуулиудын нэг болох Nova гэдэг сургуулийн Токио дахь салбарт нь шинэ ажлын гараагаа эхлүүлэх гээд догтлоод хүлээж исэн. Lindsay болохоор Английн Warwickshire гэдэг мужийн Coventry гэдэг хотын ойролцоох жижигхэн суурьнд бол өссөн. За аавыг нь болохоор Bill, за ээжийг нь Julia гэдэг. Тэгээ хоёр эгчигээ хамт одоо ингээд ам бол тавуулаа маш тийм халуун дотнуур амьсгалтай гэр бүлд одоо хүмүүжсэн. Lindsay-г таньдаг хүмүүсийн хэлснээр бол түүнийг амьдралд одоо маш хайртай, үргэлж ирч хүчээр дүүрэн нэгэн байсан гэж дурдсан байсан. За тэр бол одоо ирч хүчтэйгээс гадна авьяаслаг, тийм өөрийн гэсэн амьдралын зорилготой эмэгтэй байсан. За 2006 оны 100 бол Leeds гээд их сургуулийг биологийн чиглэлээр бүр 1-р зэрэглэлийн тийм онц дүнтэй төгсөж дүүргэсэн. За тэгээ олон жил одоо суралцсныхаа эцэст Lindsay бол амьдралдаа тийм шинэ өөрчлөлт хийхийг хүсээд 4 жилийн турш үерхсэн найз залуу Ryan-тайгаа хамт дэлхийгээр аялах тийм төлөвлөгөө одоо боловсруулж эхэлсэн. За эхлээд болохоор Lindsay ганцаараа Токио руу яваад англи хэл заагаад за дараа жилийнх нь одоо 100 болохоор Ryan гэдэг найз залуу нь түүнтэй одоо хамт очиж амьдрахаар болсон юм байна. Lindsay бол дэлхийн нөгөө талд одоо англи Япон хоёр гэдэг чинь одоо бүр наан цаана хоёр гэсэн үг шүү дээ. Тэгээ тийм газар бол шинэ амьдралдаа тэр маш хурдан дассан. За тэгээд тухайн одоо нөгөө Токиод амьдарч исэн байранд нь болохоор өөр хоёр эмэгтэй хүн байсан. За тэгээ тэр хүмүүстэйгээ ч ихсэн айгүй тийм ойр дотн найзлаад шинэ орчиндөө бол ямар ч төвөггүй зохицож эхэлсэн. Nova гэдэг сургуулийн хамт олон ч гэсэн одоо энэ Lindsay гэдэг эмэгтэйг ажилдаа бол ингээ бүх сэтгэл зүрхээ зориулдаг байсан гэж хожим нь бол ярьсан байдаг. За тэр болохоор гэр бүл, найз нөхөдтэйгөө өдөр болгон холбоотой байдаг. За тэгээ Токиод өнгөрүүлж байгаа амьдралынхаа талаар мэйл энтер бичдэг байсан юм билээ. За тэгээ нэг удаа бичсэн мэйлэндээ юу гэсэн байсан гэхээр Токио хот өөрөө айгүй тийм аюулгүй, тайван санагдж байгаа. Бараг Англиас ч илүү аюулгүй юм шиг санагдж байна гэж бичсэн байсан. 2007 оны 3 сарын 25-ны өглөө Lindsay бол цүнхэндээ одоо хичээлийн материалуудаа хийгээд хамт амьдардаг охтуудаа баяртай гэдгээ хэлээд за тэгээд дугуугаар бол гэрээсээ ингээд гараад явсан. За тэгээ маргааш нь буюу 3 сарын одоо 26-ны өдрийн 2 цаг 30 минутын үед Lindsay-гийн аав руу нь болохоор нөгөө Nova гээд хэлний сургуулийн ажилтан залгасан юм билээ. Тэгээ Lindsay болохоор 2 өдөр дарааллаж хичээлд өрөөсөө ирсэнгүй гэдгийг нь хэлсэн ба. Тэгээ урд нь оройн болохоор ажлаасаа тараад ингээ гэртээ ирээгүй болохоор нөх хамт амьдардаг найзууд нь цагдаад одоо мэдэгдэхийг уг нь оролцсон ч гэсэн яг тэр амьдардаг орон сууцных нь дотоод мэдээллийн системээр дамжихдаа тэрхүү одоо дуудлага нь холбогдох байгууллагаа зөв хүрээгүй байж таарсан. За энэ мэдээг сонссон Lindsay-гийн гэр бүл мэдээж ингээд цочирдож нэлээд тийм айдас давтаж эхэлсэн. За түүний аав болон одоо Lindsay-гийн найз залуу Ryan Токио руу нисэх одоо онгоцны тасалбарыг бол яаралтай захиалсан юм байна. За Lindsay-гийн амьдардаг байранд бол цагдаа нар хамгийн сүүлд яг аль маршрутаар явсан бэ гэдгийг нь тогтоохын тулд одоо ажиллаж эхэлсэн. За өрөөний хоёр найз нь за тэгээд Ryan гэдэг нөгөө найз залуу нь
бүгд чухал мэдээлэл өгсөн бэлээ. За тэр мэдээллүүд нь нийлээд ерөнхийдөө бол аимшигтай тийм эвгүй гэмээр дүр зургийг бий болгосон маа. За энэний учир нь бол удахгүй та бүхэнд тайлагдана. За 6 хоногийн өмнө буюу 3 сарын 20-нд Линдси болохоор Hippy Dippy Doo гэдэг нэртэй тийм бааранд найзуудтайгаа сууж агаад тэг гэрлүүгөө бол нөгөө метрогоор буцаа явсан байгаа байхгүй юу. Тэгээ тэр үед нь болохоор нэг үл таних эрэгтэй хүн Линдситэй танилцахыг оролцсон байна. Тухайн эрэгтэй Линдсигээс ер нь бол ингээд хэдэн насаар ах юм шиг харагдчихсан. Тэгээ өөрийгөө болохоор түүний англи хэлний ангийнхан сурагч гэж бол танилцуулсан байна. Гэхдээ Линдси бол өөрийнхөө заадаг ангийнхаа бүх сурагчдаа таньдаг байсан. Тэгээ тухайн хүн бол ангид нь ерөөсөө байдаг хүн биш байсан. Тэгээ Линдси тухайн үед ингээд элдгээр татгалзаад өөрийнхөө буух буудал дээр ямар ч байсан буусан. За тэгээ дугуйгаа унаад баг гэрийнхээ үүдэнд ирчихсэн явж исэн чинь гинэт ард нь нэг хүн маш хурдан гүйж явж байгаа гэдгийг бол анзаарсан маа. Тэгээ тухайн үл таних эрэгтэй болохоор метроны буудлаас эхлээд бүхий л замын туршрал түүнийг хойноос нь дагаад бүр гэрийнх нь үүдэнд нь очичихсан байсан. Тэгээ нөгөө эрэгтэй чинь дахиж нэг удаа Линдсигээс чи намайг таньж гинүү гэж асуусан байгаа байхгүй юу. Тэгсэн чинь Линдси болохоор ер нь нэг жоохон эвгүй санагдаад танихгүй гэдгээ дахиад тэрэнд хэлсэн. Тэгсэн чинь нөгөө залуу болохоор би ингээд гадаад суралцах хүсэлтэй байгаа. Надад ингээд англи хэлний багш яаралтай ингээд хэрэгтэй болцсон байгаа гэж тайлбарлаж ярьсан. Тэгж ярьсныхаа дараа Линдсигээс би нэг аяг ус сууж болох уу гэж асуусан байгаа. Өөрөөр хэлэх юм бол ингээд гэрийнхэн гадаа ирсэн та гэрч ороо нэг аяг ус сууч идэх үү өнтер гэсэн маягаар асуусан юм шүү. За тэгэхээр нь Линдси бол яг уу тийм бүр аюулын төвшөнд өнтер бодоогүй жоохон бусад японочдыг бодвол тийм итгээд сонин үе юм аа л гэж бодоод тэгээ нөө хамт амьдардаг хоёр хүн нь гэртээ байх үеэр нь байрлууга дагуулад орсон. Тэгээ гэрт орсон даруйда тухайн эрэгтэй болохоор Линдсигийн зургийг нь зурж өгөөд тэгээ доор нь болохоор өөрийнхөө Татсуя Ичихаши гэдэг нэрийг бичээд утасныхаа дугаар мэйл хаягаа бас бичсэн байсан. За тэгээ сүүлд нь болохоор цагдаа нар нөгөө Линдсигийн өрөөнд нэгжлэх хийх үеэрээ тухайн зургийг нь олсон юм байлээ. Тэгээ Линдситэй хамт амьдардаг нөгөө хоёр эмэгтэйгийн ярьснаар бол Ичихашитэй кафе дуулзаж англи хэл заахаар тохиролцсон гэж ярьсан. Тэгээ нөгөө хоёр нь яг Линдсид болохоор тэгэх юм хэрэггүй юм биш үү гэд анхааруулсан ч гэсэн Линдси бол ямар нэг аюул энэ төр ерөөсөө мэдрээгүй. За тэг чи 3 сарын 25-нд болохоор нэг кафед бол түүнтэй уулзахаар явсан юм байна. Ингэснээр бол түүнтэй хамт амьдардаг эмэгтэйчүүдийн хувьд Линдсиг амьд харсан хамгийн сүүлчийн удаа байсан. Түүний Facebook дээр хамгийн сүүлчийн пост нь юу байсан гэхээр та бүхэндээ маш их хайртай. Намайг гэр хүртэл мөн дагсан тэр залуугийн талаар санаа зовлтгүй. Японд галзуу зүйлүүд зөндөл байдаг штэ гэж бичээд хамгийн сүүлд нь болохоор та нарыгаа санаж байна гэд ийм нэг пост байсан. За тэгээд цагдаа нар болохоор 2007 оны 3 сарын 25-ны өглөө Токиогийн зүүн буудлын ойролцоох нөгөө тэр хоёрын уулзсан гэдгийгсэн кафед бичигдсэн нэлээд чанар муутай тийм хяналтын камерын бичлэгийг олж авч чадсан юм билээ. За бичлэг дээр болохоор Линдси Ичихаши гэдэг нөгөө эрэгтэйтэй хамт техник хэсэг дээр ундаа захиалаад байж байгаа нь бол харагдсан. Тэгээ анзаараад харахад бол Линдси ер нь нэг жоохон тухгүй байгаа юм шиг өсөө ингээл байн чихнийхээ араар хийж байгаа байдалтай харагдчихсан. Тэр хоёр хоёулаа нэг ширээнд суугаад Линдси болохоор түнд нөгөө англи хэл заагаад нийт бол 50 орчим минут үргэлжилсэн байна. За тэгээ явах цаг болох үед Ичихаши болохоор мөнгөө ингээд хайж байгаа юм шиг дүр үзүүлээл кармагаа чуудлал, цүнхээ чуудлал, мөнгөө ерөөсөө ингээд олж чадахгүй байгаа юм шиг жүжиглж байгаа тийм хөдөлгөөнүүдийг хийж исэн. Өглөөний 10 цагийн үед тэр хоёр босоод хамтдаа тухайн кафенаас гараа явсан. Дараа нь бол хоёулаа нэг таксинд сууж байгаа нь камерын бичлэгт үлдсэн байсан. 3 сарын 26-ны оройны 5 цаг 20 минутын үед 2 цагдаа Ичихашигийн амьдардаг Чикава дах орон сууцнд нь явж очисон. За Линдсигийн хамт таксинд суусан тэр хүн үнэндээ бол түүний хэдэн сарын турш ажиглаж сток хийж хойноос нь мөрдөжсэн тийм хүн байсан. За тухайн хүн болохоор 28 настай Татсуя Ичихаши Токиогийн зүүн талд байдаг хотын захын бүс болох Чиба мужид эцэг эхийнхээ авч өгсөн 3 өрөө орон сууцнд ганцаараа амьдардаг байсан юм байна. Энэ залуу болохоор нэлээд тийм чинэлэг, өндөр мэдлэг боловсралтай тийм хоёр хүний хүү байсан. За ээж нь болохоор шүдний эмч, аав нь мэдрэлийн мэс засалч байсан гэхээр энэ гэр бүл бол мэдээж дунджаас дээгүүр орлоготой тийм айл байсан гэсэн үг. Гэхдээ Татсуя болохоор эцэг эхийнхээ тэр амбиц, за тэр сурлагын чадвар, мэдлэг боловсролыг нь ерөөсөө өвлөж аваагүй юм шиг тийм байдалтай байсан. Ээж авахаа шахалтаар Чибагийн их сургуульд элсэж ороод 2005 онд цэцэрлэгжүүлэлт буюу ургамал судлалын чиглэлээр төгссөн ч гэсэн
энэ мэрэгчлэрээ хизээч ажиллаж байгаагүй юм байна. Тэгээ сүүлийн 2 жилийн турш тэр бол одоо ээж аавынхаа сар болгоо өгдөг мөнгөөр нь амьдарч исэн. Тацуя болохоор их сургууль дахтаа найз бүсгүйтэй болсон ч гэсэн түүнийг мэддэг хүмүүс бол одоо маш тийм ганцаардсан бол бусдаас тийм тусгаарлагдсан нэгэн байсан гэж одоо дурсаж ярьсан байдаг. За Японд болохоор ийм хүмүүсийг хикикомори гэж нэрлэдэг. За энэ болохоор нийгмээс хит тусгаарлагдсан хүмүүсийг хилдэг тийм нэр томьёо юм байна. Тэр бол хүчирхийлэлтэй манганд хит их донтсон бараг тийм дуртай төрлийн хүн байсан юм билэ. Тэгээ сүүлийн хэдэн жил бол нэлээд эвгүй гэмээр зан авир гаргаж эхэлсэн. Хэрэг явдал гарахаас их 2 жилийн өмнө бол тэр нэг эмэгтэйг одоо гудамжинд бүр дээрэмдэхийг оролдож юм билээ. Тэгээ тухайн хэрэг бол шүүхэд хүрээгүй Ичихашигийн ээж аав нь хохирогчтой тохиролцож ингээ шийдвэрлэж исэн юм байна. Бас их сургууль сурч байх үедээ нэг эмэгтэйг удаан хугацаанд хойноос нь сток хийж дагсан гэсэн хэргээр аль бие усны одоо сануулга хүртэл хүртэж исэн хүн байсан. Тэгээ хамгийн сонин нь юу байсан гэхээр одоо энэ Ичихаши гэдэг хүний найз эмэгтэй нь хожим бол тэдний харилцааг маш тийм тогтвортой, нэлээд тийм сериосны харилцаа байсан гэж тодорхойлсон байсан. Тэгчээ тухайн эмэгтэй болохоор Ичихашиг шоронд хоригдож эхэлсний дараах эхний жилүүд түүн дээр бол хид хідэн удаа очиж уулзж исэн юм байна. Тэгээ найз эмэгтэйгийнх нь хэлснээр бол Тацуя биеийн тамирт бол нэлээд тийм дууштай. За өдөр болгон бүр хідэн цагаар бэлтгэл хийдэг. Тогтмол 25 км орчим дугуй ундаг байсан гэдгийг нь хэлсэн. Гэхдээ 2007 он гэхэд Тацуягийн сэтгцийн байдал нь улам бүр муудаж эхэлсэн тийм шинж тэмдгүүд илэрсэн юм байна. Тэр бол танил хүмүүстэй өөрийгөө тийм сэтгэл зүйн байдал нь докторгүй болж байгаа юм шиг санагдж байгаа талаараа ярьсан. Харамсалтай нь бол ямар нэг хүн түүнд ингээд мэрэгжлийн тусламж авахыг зөвлөсөн эсэх нь тодорхойгүй байдаг. За тэгээ сүүлдээ байдал нь бол бүр илүү их дордоод огт танихгүй эмэгтэйд хит автаж тэр эмэгтэйг бол ингээд шохорхож эхэлсэн гэж бол үздэм байлээ. За тэгээд тухайн эмэгтэй нь болохоор англи хэлний багш Ленци одоо Хокер гэж эмэгтэй байсан. Тэгээд цагдаагийнхны зүгээс мэдээлснээр бол Тацуя Ичихаши тухайн нөгөө метронд хамгийн анх Ленцитэй зориг гаргаж ярилцахаасаа өмнө түүнийг бол бүр хэдэн сарын турш хойноос нь сток хийж исэн маа. Тэгчээд Ленцигийн цүнхэн дээр байсан англи хэлний тэр сургуулийнхын логог анзаарч хараад тэрийг нь болохоор танилцах шалтгаан болгож ашигласан. Тэг яг тухайн одоо анхны хичээл заалгасан өдрөө мөнгөө авчираагүй байна гэсэн шалтгаан хэлээд түүнийг бол Чикаго дах өөрийнхөө орон сууц руу дагуулад явсан. Тэгээ тэр байр нь болохоор таксигаар ердөөл одоо 5 минутын зайтай байдаг тийм газар юм байна. Тэдний одоо орон сууцных нь гадаа явж очсны дараа Ленци таксины жолоочд би мөнгө аваад гараад ирээ та түр хүлээж агаарэ гэж хэлсэн юм билээ. Тэгээ явж орсноос хойш 7 минут өнгөрсөн. Ленци бол буцаж гарч ирээгүй. Тэгээ нөгөө таксины жолооч ч юм болохоор хүлээхэ болоод яваад өгсөн юм байна. За тэгээд дараа нь болохоор цагдаа нар тухайн одоо Тацуягийн орон сууцны гадаа Ленциг гарч ирэхийг нэлээд удаан хүлээж зогссон ба. Яагаад гэхээр Японы хуулиар бол хангалттай үндэслэлгүйгээр одоо бусдын хаалгыг тогшоох, за орон сууцнд нэвтрэх эрх тэдэнд бол байдаггүй юм байна. Гэхдээ Тацуягийн урд нь одоо хүмүүийг сток хийж исэн бас тэр дээрмийн хэрэгтэй холбоотой мэдээллүүдийг цагдаа нар аль хэдийнэ мэдчихсэн байсан болохоор нэмэлт хүч одоо дуутсан ба. За тэгээд оройны 20 цаг гэхэд нийт 9 цагдаа байрны 1-р давхар болон 4-р давхарт байдаг. Тацуягийн орон сууцны гадна бол байрлалаа эзэлсэн. Тэгээ сүүлийн баг ирснээс хойш 2 цагийн дараа гинэт Тацуя байрнаасаа гарч ирээд барилгын одоо аваарын шат руу гүүгээ явсан. Тэгээ тэр болохоор хөл нүцгэн нэг үүргэвч үүрцэн байдалтай байсан. Тэгээ өөрхий хэд хэдэн цагтаа түүний араас нь шууд хөөж эхэлсэн ч гэсэн Тацуя болохоор хамгийн сүүлийн шатнаас шууд газар руу өсөрч буунгуудаа гүүгээд алга болцсон. Ямар ч тач хэдэн цагдаа нар түүнийг олж харсан ч гэсэн за гудамжаар нөгөөдөг чинь нааш цаашаа болоод бүр ингээд одоо бултах нэлийн одоо олон бас арга сөвгчилж гин гэсэн үг шүү дээ. Яг тэр байдлаараа энэ залуу бол оргон зайлж чадсан байгаа. Ингээд энэ явдлаас хойш бүхэл бүтэн 2 жилийн хугацаанд Тацуя олдоогүй. Харин Ленцигийн хаан байгааг тогтоох явдал бол хамаагүй хурдан өрнөсөн. Тацуягийн тагтан дээр нь цагдаа нар бол шинхэн авчирсан ээлс за тэгээд бордооны холцоор дүүргэсэн тийм ван байгаа гэдгийг анзаарсан. За ванны хажууд нь бол нэг савтай ургамал байсан. Тэг яг тухайн ургамлаа тарих гэж бэлдэж агаад гинэт гэрээсээ гараад цутаасан юм шиг тийм байдалтай харагдчихсан. За тэгээ нөгөө ван дээр очиод ажиглаад харсан чинь доторх хөрсний одоо тэр холцсон байгаа хөрснөөс нь жижигхэн тийм цагаан гар цухууж исэн. Тэгээ сүүлд болохоор хөршүүд нь яг өмнөх оройн ямар нэг тийм
хүнд зүйл чирээд байгаа юм шиг чанга дуу чимээ сонссон гэж мэдүүлсэн юм байна. Тэгэхээр тэр дуу чимээ нь Тацуя болохоор Вана орон сууцныхаа тагтан руу чирж гаргаж исэн чимээ байснаас гарцаагүй. Тэгээ удалгүй бол цагдаа нар Ван дотроос Линдсигийн нүцгэн зохицыг бол гаргаж ирсэн. Түүний амийг нь алчуураар бүгэлдсэн, гар хүлээг нь уяагаар хүлчихсэн байсан. Тэгээ биеийн дээд хэсгээрээ маш олон тооны хөхөрсөн тийм шарахтай байсан нь удаан хугацааны турш хэрцгий халдлагад өртсөн гэдгийг нь илтгэжсэн. Тэгээ нэг факт нь юу байсан гэхээр Линдси, Тацуя хоёр хоёулаа тулааны урлагаар хичээлдэг байсан юм байна. Гэхдээ Линдсигийн хувьд өөрлөн дайрсан эрэгтэйтэй маш тийм зоригтой тэмцсэн боловч хүч чадлын хувьд Тацуяг дийлэх бол боломжгүй байсан юм байна. За түүний нүүрний зүүн талд нь тийм өндөгний хэмжээтэй том хөхрөлтүүд олон удаа тийм нудрагаараа зохиулсныг нь бол энэ байдал нь илтгэжсэн юм байна. Харин биеийн бусад жижиг хөхрөлтүүд нь болохоор тавилах ч юм уу эсвэл бусад эд зүйлстэй мөргөлдсөний улмаас үүссэн байдалтай харагдчихсан. За тэгээ эмэгтэйг болохоор ташуурцсан, хоолойг нь маш хүчтэй боомсны улмаас хүзүүнийх нь мөгөөрсөн, хугарсан байдалтай байсан. За бас үсийг нь тэр чигт нь хусаад тэгээ гялгар утанд хийчихсэн байсан. Түүний хувийн эд зүйл ингээд өрөөгөөр нь бүр энэ тэндгүү хаасаагүй хөглөрч исэн. За 3 сарын 27-ны шөнийн 3 цагт бол Линдсигийн эцэг их ямар ч хүний сонсхийг хүсэхээргүй тийм аимшигтай дуудлагыг хүлээж авсан юм байна. Тэдэнд бол ингээд охины чинь цогцос олдлоо гэдгийг дуулгасан. За тэгээд түүний аав Бэл болохоор хожим ингэж ярьсан байдаг. Би түүнийг хараад Линдси мөн гэдгийг шууд мэдсэн. Тэр миний охин мөн байсан. Учир нь тэр маш өндөр биетэй байсан. Гэхдээ түүнийг маш аимшигтай зодсон байсан. Тэр мөчөд миний амьдрал, миний сэтгэл зүрх бүхэлдээ сүрсэн юм шиг санагдсан гэж ярьсан байдаг. За тэгээ удаачгүй цагдаагийн зүгээс болохоор Тацуягийн зургийг авсрагсан 90 сурвалжлах заруудыг Токио даяар бол тарааж эхэлсэн. Тэгээ улсын хэмжээнд 30,000 гаруй зурагт хуудас тараагдчихсэн юм байна. Тэгээ зарим зурагт хуудас дээр болохоор түүнийг янз бүрийн дүрт хувирсан байж болзошгүй байдлаар харуулсан тийм зургнууд байсан. Бүр эмэгтэй хүний дүрт хувирсан байж болох тийм хувилбарыг ч гэсэн оруулчихсан байсан. За тэгээ зураг нь бол үндэсний болон олон улсын мэдээллийн сувгуудаар тасралтгүй цацагдаж эхэлсэн. За удаачгүй Япон орны бүр өнцөг болон бүрээс Тацуяг харсан гэх мэдээллүүд цагдаа нарт ирж эхэлсэн. За хэд хэдэн мэдээлэл бол түүнийг Токиогийн алдартай улаан дэнлүүний дүүрэг болох Кабукичод харсан гэж мэдүүлсэн байсан. Цагдаа нар тухайн ирсэн бүх мэдээллийг шалгасан ч гэсэн түүнийг бол олж чадаагүй. За тэгээд түүнийг болохоор гадаад руу оргосон эсвэл чимээгүйхэн амиа хорлсон байж магадгүй гэсэн зурхлууд ч гэсэн тархаж эхэлсэн юм байна. Солонгосын Happy Monday брендийн удаагийн дугаартаа маань хамтран ажиллалаа. Сарын тэмдэг ирэх үеэр тампон хэрэглэхийн давуу талуудыг та бүхэнд хэлж өгье. За зарим хүмүүс бол аюултай гэж боддог ч гэсэн яг үнэндээ огтхонч аюул байхгүй, цэвэрхэн, за өдөржин тухтай байх боломжийг олгодог. Гол нь та 4-8 цаг тутамд солих хэрэгтэй. Тампон хэрэглэснээр та усанд сэлэх, бариу хувцас өмсөх, спортоор хичээлэх гэх мэт бүхий л идэвхтэй цаг үед хэрэглэх боломжтой гэдгээрээ давуу талтай. За элдв өнөр ялгархгүй, сарын тэмдэг ирчихсэн гэх мэдрэмж байхгүй, ариун цэвэр талаасаа ч гэсэн илүү тааламжтай байдаг. За ялангуяа зуны уйлралд тампоны хэрэглээг төлхөө сонгохыг зөвлөе. Органик хөвөн давуу материалтай Солонгос улсад үйлдвэрлэгдсэн хүний биед гаж нөлөө огт үзүүлдэггүй өөрөөсөө түлхэгчтэй Happy Monday брендийн тампоныг та CU болон Efes-ийн бүх салбар дэлгүүрүүдээс худалдаж авах боломжтой. За ингээд хэдүүлээ дугаар руугаа буцаад оръё. За тэгээ өдөр хоногуд өнгөрөөд 7 хоног, за тэгээ сүүлдээ сар өнгөрч 2008 оны 10 дугаар сар гэхэд энэ хэрэг дээр 140 гаруй цагтаа ажиллаж байсан ч гэсэн 8000 гаруй харсан гэх мэдээлэл ирээд хэвлэл мэдээллээр асар их зурагт хуудсууд явсан ч гэсэн цагдаа нар бол Тацуяг олоход нэг алхамч ойртож чадаагүй. Тэгээ жилийн эцэс гэхэд бол мөрдөн шалгах ажиллагаа бараг гацанг байдалд орсон. Тэгээ сүүлдээ зөвхөрөнгөө бараад Линдсигийн гэр бүлийнхний зүгээс Тацуя Ичихашигийн хаана байгаа талаар мэдэх хүн байх юм бол тэр хүмүүсийн хандаж болох вебсайтыг хүртэл нээсэн юм билээ. Тэгээ энэ бүх хугацаанд Тацуягийн эцэг их нь
олон нийтэд ямар ч одоо мэдээлэл хийгээгүй, чимээгүй байсан. Ингэснээрээ одоо маш олон хүмүүсийн дургуутслыг нь хүргэж эхэлсэн. Сүүлдээ бүр болохоо байгаад ээж нь нэг телевизийн нэвтрүүлэг рүү залгаад хүүдээ хандаж чи өөрөө цагдаа дээр очиод хэрэгээ хүлээгээч гэсэн тийм одоо утга агуулга бүхий мэдээллийг бол дамжуулсан. За тэгээ дараа нь болохоор одоо энэ гэмт хэрэгтний ээж аав хоёр нь хоёулаа телевизээр өөрсдийн биеэр явж очиод хүүгийнхээ одоо хийсэн зүйлийн төлөө олон нийтээс уучлал хүсч одоо мэдээлэл хийсэн байгаа. Тэг хэрэг гарснаас бараг 2 жил өнгөрсний дараа цагдаа нар бол иргэдийн анхаарлыг дахиж энэ хэрэглөө татахын тулд Тацуягийн тийм бодит хэмжээтэй кардонон одоо юм нэг дүрснүүд байдаг шүү дээ. Тийм хүртэл хийлгэж гаргасан байлээ. Тухайн үеэр Линдсигийн одоо гэрийнхэн нь Токиод дахиж ирээд охиных нь налуурчны талаар мэдээлэл өгөхийг олон нийтээс гуйсан. Цагдаа нар сүүлдээ бол Тацуягийн хаана байгаа талаарх мэдээлэл болон баривчлахад туслах мэдээллийг өгсөн хүнд 1 сая йенээс бүр 10 сая йен болгож үсгсэн билээ. Тэгээ тухайн үеийн ханшаар энэ ойролцоогоор бол 121 мянган $тай тэнцвэр хэмжээний одоо ийм өндөр мөнгөнд дүн байсан. За тэгээ мэдээж улс даяар цаашлаад бүр ингээд олон улс даяар энэ хүний одоо мэдээллүүд ингээд тараа яваад байгаа штеп. Дугаарыг ихэнд та бүхэнд одоо дуртажсэн зарим нэг гажиг төрлийн хүмүүс Тацуяг бараг дахин шүтэх хэмжээний тиймэрхүү коммент, тийм постууд бас нэлээд харагдчихсэн юм байлаа. Интернет орчинд Тацуяг шүтэн биширсэн фэн клубууд олноороо үүсч түүнийг бол хууль зөрчигч, баатар, эрх чөлөөний төлөө тэмцэгч гэх мэтээр магтандуулж эхэлсэн билээ. Тэгээ бүр Японы хамгийн царайлаг гэмт хэрэгтэн энэ гэсэн нэр хүртэл өгөөд зарим нь болохоор гунигтай орогдол ханхуу, лорд Ичи гэх мэт тийм хочоор дуудах болсон юм байна. Алуурчныг дэмжсэн блог, онлайн тийм группууд ар араасаа нээгдэж эхэлсэн. Тэр нь ийм зүйлээс хараад хахад ингээд одоо гажиг гэмээр хүмүүс гэмт хэрэг үйлдчихэд яваад хахад тэрийг нөөгшүүлдэг, тэрийг ингэж магтаж хүлээж авдаг хүмүүс тэрнээсээ ч долоон дор бүр гажиг юм шиг санагддаг. Одоо ямар нэг маала дуус байгаа биш. Бүр тэрнээсээ одоо долоон дор ер нь ингээд ямар нэг улс хүн ам ихтэй байх тусмаа гаж үйлдэлүүд тэр хэрээрээ их байдаг гэдгийг одоо яг энэ жишээн дээрээс одоо ингээд харж байгаа байхгүй юу. За тэгээ хэрэг рүүгээ буцаад ороход тухайн үедээ хинч одоо нэг зүйлийг ерөөсөө огт мдээгүй байсан. Тэр нь юу вэ гэхээр цагдаа нарын эрен сурвалжилж исэн хүний төрх байдал нь Япон даяар тараасан тэр эрен сурвалжлах зурагт хуудас дээрх царайнаас бол 2 жилийн хугацаанд бүр ингээд эрс өөрчлөгдсөн тийм дүр төрх байсан. Тэгээ хожим нь болохоор өөрийнхөө бичсэн бестселлер номонд одоо өгүүлснээр бол Тацуя эхэндээ Токио орчмоор хэсүүчилж явж байсан байна. Түүнд бол мөнгө байгаагүй, банкны карт дээр ерөөсөө байхгүй. Тэгээ Японоос угаасаа гарах боломжгүй, паспорт ч байгаагүй юм билээ. Тийм болохоор тэр Токиогийн баруун хэсэгт байдаг Ибараки мужийн айгуу тийм хямдхан буудал, орон гэргүүчүүд олноороо цуглардаг дүүрэгт нуугдаж амьдарч эхэлсэн юм билээ. Харин өөрийнх нь зураг эрен сурвалжлах заруудаар дүүрсэн гэдгийг харчаад ямар их хэмжээний одоо эрэл хайгуул өрнөж байгаа гэдгийг ойлгосон юм билээ. Тэр мөчөөс хойш энэ хүн бол жинхэнэ орогдлын амьдралаар амьдрах болсон. За малгайгаар нүрээ халахлаад нүдний шилжүүлгээд хяналтын камеруудаас аль болохоор зайлсхийж байнга нэг газраас нөгөө газар руу шилждэг байсан. Тэгээ тухайн үед бол нэг ч найз нөхөд за гэр бүлийнхээ хүмүүстэй холбоо ерөөсөө бариагүй. Улсын хэмжээний эрен сурвалжлах ажиллагаа улам эрчимчгийн хэрээр тэр бол өөрийн дүр төрхийг өөрчлөх нэг тийм төрлийн арга хэмжээ авч эхэлсэн юм билээ. Тэгээ энэхүү одоо өөрчлөх ажлыг бол өөрөө хийхээр шийдсэн юм байна. За тэгээ хамгийн эхнийх нь болохоор цаасны хутга ашиглаад зүүн хацар дээрх мэнгнүүдээ одоо хусаж ингэж зүсж авсан байна. Яагаад гэхээр нөгөө эрен сурвалжж исэн зурагт хуудсан дээрх тухайн мэнгнүүд нь бол хамгийн их анхаарлыг нь татчихж магадгүй гэж бодсон байна. За түүгэрч зогсохгүй уруулаа илүү нарийнхан харагдуулахын тулд хайчаар одоо доод уруулынхаа хэсгийг тайрахаар оролцсон. Тэгээ анхны оролцох нь бүр ингээд тэсгийн аргагүй өвдөдөөсөн болохоор бүтлгүүтээд тэгээ хэд хоногийн дараа тэр бол нийтийн ариун цэврийн өрөөнд орж агаад тухайн ажлаа бол дуусгасан байна. Тэгээ дараа нь хамраа нарийнхан харагдуулахын тулд утас зүү ашиглаж агаад хамрынхаа хоёр талыг чангалаад ойсон. Тэгээ нүүрэн дээрх тухайн одоо шархнууд нь идэх хугацаанд тэр бол хид хідэн мэс заслын маск давхарлаж зүүдэг байсан юм. За тэгчээд нөгөөчөн автобусаар за бас галт тэргээр одоо Японы өмнөд хэсэг рүү явсан. За ингээд эцэс сүүлдээ тэр бол Шикоку арал дээрх сүм хийдүүдээр мөргөл үлдэх тийм аялалд гарсан байна. Түүний хэлснээр бол тэр өөрийн үйлдэлсэн аллагынхаа нүглээ намжлахыг хүссэн юм байна. Тэгээ сүм хийдүүдээр очих болгондоо тэр бол Линдсиг буцаад ингээд амьлаасаа, буцаад амьдраасаа энэ төр гэж залбирдаг байсан маа. За энэ санаа нь болохоор Тацуягийн уншиж исэн нэг номноос нь сэтэлтэй байсан. Тэгээ тухайн зохиол дээр нь яадаг вэ гэхлээр нас барсан хүнээ бодоод
сүм хийдүүдээр мөргөл үйлдсэн хүн эцэст нь талигачийг амьлуулдаг тухай өгүүлд юм байна. Тэгээ энэ бүхий л цаг хугацаанд бусад хүмүүст танигдчихгүй гэсэн айдас нь улам бүр нэмэгцээр исэн. Тийм болохоор тэр гадаад төрхөө дахиад өөрчлөхөөр шийдсэн. Дахиж өөрчлөхдөө харин гоо сайхны мис засалчийн тусламж хэрэгтэй гэж үзсэн юм. Тэгэхээр мэдээж мөнгө шаардлагатай болно. Тэгээ нөгөөх чинь Kosuke Inoue гэдэг хүний нэр хаягийг ашиглаад Осака дахь барилгын компанид ажилд орсон. За тухайн компанид болохоор 13 сарын турш ажилласан гэхэр чинь жил 1 сар гэсэн үг шүү дээ. Ойролцоогоор тэр бол 1 сая йен цуглуулж чадсан. За хоримтлоосон мөнгөнийхөө ихэнхийг нь тэр бол 2 удаагийн гоо сайхны хагалгаанд бол зарцуулсан. За эхний мис заслаар хамраа илүү урт нарийнхан болгуулсан. За хоёр дахь мис засал нь болохоор хамрынхаа нурууг өндөрлсөн юм билээ. Тэгээ тухайн эмнэлгүүдэд болохоор бүгдээрэнд нь хуурамч нэр хаяг ашиглаад дараад нь болохоор ингээд нэг үзлэг хяналт энэ төр хийдэж штэ. Тэрэндээ ч гэсэн очоогүй тэр ч ихтэй яваад гисэн. За тэгээ хамт ажиллаж байсан хүмүүсийнх нь ярьснаар Тацуя бусадтай бараг харилцдаггүй. Ихэнх цагаа компани тэр байранд комик ном уншаад бичлэг үзэж өнгөрөөдөг байсан гэж ярьсан. Тэгээ олон нийтийн газар байхдаа улаан малгай хар хүрээтэй нүдний шилээ хизээж тайлдаггүй байсан гэж ярьсан байдаг. Тэгээ бас нэг хамт ажиллаж байсан хүн нь Японы нэг сонинд ярилцлага өгөхдөө бид түүнийг жаахан итгээд хүн гэж хоорондоо ярьдаг байсан. Гэхдээ түүнийг эрен сурвалжлагдж байгаа хүн гэж хизээж бодож байгаагүй. Одоо бодоход тэр гоо сайхны мис засалт зориулж мөнгөө цуглуулж исэн юм байна гэж ярьсан байсан. За тэгээ эцэст нь бол өөрийнхөө төрхийг нуух гэсэн орлогууд нь өөрийг нь баригдахад хүргэсэн юм билээ. Тацуя 2009 оны 10 сарын дундуур Японы баруун өмнөд хэсэгт байдаг Фукуока хотын нэг эмнэлэгт очиж уруулынхаа хэлбэрийг өөрчлөх тийм хүсэлт гаргасан юм билээ. Тэгчээд 10 сарын 24-нд нь болохоор Нагоя хотын нэг эмнэлэгт очиод хамрандаа дахиад мис засал хийлгэсэн юм байна. Гэхдээ тухайн эмнэлгийн ажилтнууд бол түүний зүүн хацар дээрх тийм сонин очирхалтай гэмээр сорвнууд руу анхаарлаа хандуулж эхэлсэн. Тэр нь болохоор урдны хэлжсэн өөрийнхөө менгийг тайрч авсан тэр сорвнууд нь байсан. Тэгээ энэс нь болоод жоохон тийм сэжигтэй санагдаад тухайн эмнэлгийн ажилтнууд цагдаад мэдээлэл өгөөд Тацуягийн хид хідэн гэрэл зургийг тэднэрт өгсөн. Тэгээ цагдаа нар болохоор тухайн зургийг нь шалгаад тэр хүнийг бол Тацуя Ичихаши мөн болохыг нь тогтоосон юм билээ. 2009 оны 11-р сарын 4-нд цагдаа нар бол түүний шин зургуудыг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр тараагаад Ичихаши гоо сайхны мис засал хийлгэсэн тухай олон нийтэд бол мэдэгдсэн. Удалгүй түүний шин дүр төрх Японы бүх телевиз сонин мэдээллийн хэрэгслээр цацагдаад эхэлсэн. Тухайн зураг дээр урд нь эрен сурвалжлагдах хуудсанд гарч исэн Тацуягаас тэс өөр хүн харагдчихсан. Зүүн хацар дээр хоёр том мэнг нь алга болчихсон. За доод урвал нь илүү нарийнхан болцсон. Хамарныхаа нурууг өндөрсгөөд нэмээд бол давхраа хэлчихсэн байсан. Сүүлд нь Тацуя өөрийнхөө номон дээрээ юу гэж бичсэн байсан бэ гэхээр телевизээр өөрийнхөө шин зургийг хараад яг л хөшөг болсон гэж бичсэн байдаг. За тэгээд зүрх минь хүчтэй цохилж эхэлсэн. Би чичирч салгалсан байдалтай зураг руугаа харж исэн гэсэн байсан. За тэгээ нөгөөх чинь тэр дараа үсээд суулаад хиймэл сахал, шанааны үс гих мэтчлэн сахалтай хүний нүүрний хувиргалтын бүх хэрэгслүүдийг худалдаж авсан байна. Тэгчээд Осакагийн усан онгоцны буудлын руу явсан. За 2009 оны 11-р сарын 10-нд тэр бол Японы хамгийн өмнөд хэсэгт байдаг Окинава арал руу явах усан онгоцонд суухаар бэлтгэж ийсэн. Тэг явхаас нь бүр хэдхэн минутын өмнө нэг тийм малгай өмсцэн, нарны шил зүвтсэн, эмнэлгийн нэг маск зүвтсэн, өндөр нуруутай хүнийг бол зорчигчдын нэг нь анзаараад нэлээд тийм сэжигтэй санагдсан байна. За тэгээ тэр хүн бол цааш нь мэдэгдснээр Осакагийн усан онгоцны буудлын дээр Тацуя Ичихаши бол баригдсан юм байна. За тэгээ баривчилгааны дараа Линдсигийн гэр бүлийнхэн хэвлэлийн баг хурал хийсэн юм байлээ. За түүний аавын зүгээс хэлэхдээ энэ бол манай гэр бүлийн хувьд маш уурт, маш хүнд тэмцэл байлаа. Одоо тэр тэмцэл дуслаа. Бид гэр бүлээрээ уйггүй тэмцсэн. Охиныхоо төлөө бид хизээж бууж өгөөгүй. Бид шудраг ёсыг хүссэн. Эцэст нь бид шудраг ёсыг олох шиг боллоо. Мөн Японы цагдаа нарт талархал илэрхийлээ. Охины минь хэрэг дээр анх маш олон алдаатай эхэлсэн ч эцэст нь тэд гэмт этгээдийг барьж чадлаа. Тэд үнэхээр уйггүй ажилласан. Нэг ахлах мөрдөгч надад эрт орой хизээ нэгэн цагт заавал барина гэж хэлж исэн. Бидний хувьд амьдралын энэ хүнд үе дууссанд маш их тайвширлыг мэдэрч байна. Би өнөөдөр охиныхоо булшин дээр очиод түүнд энэ тухай хэлэх болно. Баярлалаа гэж хэлсэн. За дараа нь болохоор Линдсигийн найз залуу Райан Линдсигийн аав ээжийн хэлсэн бүхнийг би давтаж хэлмээр байна. Гэхдээ бас энэ хэрэг бусад гэр бүлүүдэд найдвар төрүүлээсэй гэж хүсэж байна. Мөн бид Японы хэвлэл мэдээллийн байгууллагуудад талархаж байна. Японы арт түмэнд талархаж байна.
Бид эхний өдрөөсөө л бууж өгөөгүй. Нойргүй өнгөрүүлсэн бүх шөнүүд, хоол идэж чадахгүй байсан тэр бүх өдрүүд, уйлж өнгөрүүлсэн мөчүүд, асгаруулсан бүх нулимс одоо бодоход энэ бүхэн үн цэнтэй байж. Учир нь бид хүссэн зүйлдээ хүрсэн. Тэр нь Линдсейд зориулсан шударга ёс байсан юм гэж ярьсан байдаг. За гэхдээ олон нийт бүгдээрээ бол одоо энэ хэрэг дээр ижил байр суурьтай байгаагүй. Ичихаши гэдэг хүнийг шүтэн биширдэг хүмүүсийн тоо цөөнгүй хэвээрээ байсан. За нэг блогер юу гэж хэлсэн гэхээр тэр үнэхээр кул. Түүнийг баривчлагдах үед замбраагүй харагдах хар ус нь хүзүүнээсээ эрүү хүртэл унжсан байгаа нь үнэхээр сэтгэл татам харагдчихээн гэж бичсэн байсан. За энэ мэтчлэн одоо өндөрлөгийн туранхай мөртлөө маш тийм хүчрхэг биетэй л гин зураг зурдаг, гадаад талаар ярьж чаддаг энэ төр гэдэг. Ийм төрлийн одоо тийм гажиг гэмээр комментууд бол маш их байсан юм байна. Тэгээ сүүлдээ болохоор Линдсейгийн одоо ар гэрийн зүгээс Ичихашид Японы цаазаар авах ялын дагуу хамгийн тийм хүнд ялыг оноохыг шаардж исэн. Гэхдээ түүний өмгөөлөгчөд Ичихаши өөрчлөгдөж засарч хүмүүжих боломжтой гэж үзээд амийг нь бол хэлтрүүлэх ёстой гэж прокуроруудын эсрэг дуурч исэн. Шүүх хурлын үеэр Тацуя Ичихаши Линдсейг хүчин дээд амийг нь хөнөөсөн гэдгээ хүлээн зөвшөөрсөн юм билээ. Гэхдээ тэр бол энийг санаатай алга биш байсан гэж мэдүүлсэн. Түүний хийснээр бол Линдсей тусламж дуудах гэж орилох үед дууг нь намжаахыг оролдож байгаад санаандгүй байдлаар амийг нь хөнөөсөн гэж хэлсэн. За бас тэр Линдсейг одоо CPR энтер хийгээд буцаад амьсгалуулахыг оролцсон бүр түргэн тусламж ч гэсэн дуудсан гэж мэдэгдсэн. Гэхдээ яг энэ одоо мэдэгдлийг нь батлах ямар ч тэм нотлох баримт олдоогүй юм байлаа. За харин прокуроруудын үзснээр бол Линдсей орон сууцнд явж оронгуудаа Ичихашид задуулж хэлсэн. Бас түүний хүчиндх үедээ скотч болон бусад хэрэгслээр хөдөлгөөнийг нь хязгаарласан гэж мэдэгдсэн. Ингээд 2011 оны ихээр Тацуя Ичихаши яг тухайн 2 жилийн хугацаанд оргожоох үеийнхээ талаар өгүүлсэн Until the Arrest буюу баривчлагдах хүртэл гэсэн нэртэй номоо хэвлүүлж гаргасан юм билээ. Гэхдээ яг тухайн номон дээр нь тэр өөрийн үйлцэн аимшигтай гэмт хэрэг, за тухайн өглөө яг үнэндээ юу болсон, бас гим зэмгүй нэг эмэгтэйг одоо яагаад ингэ хөнөөсөн тухайга бараг дуртаагүй байсан. Оронд нь тэр бол баривчлагдахаасаа айгаад байнгын төгшүүр дунд орогдол хүн шиг амьдарч исэн үеийн адал явдлуудаа голлон одоо бичсэн байсан. Ном бол Япон болон Их Британд одоо бестселлер болж чадсан юм билээ. Тэгэд ийм одоо гэмт хэрэг үйлдсэн хүний номыг олон улсууд за тэгээд одоо хэрэг үйлдэгдсэн Японд ч гэсэн худалдаалахыг зөвшөөрж ин гэхээр бас би гайхаад ах юм. Тэрнээс гадна яг энэ түүхээс сэтвэлсэн I Am Ichihashi Journal of a Murderer гэдэг нэртэй кино хүртэл бүтээгдсэн юм билээ. За 2011 оны 7 сарын 21-нд Chiba дүүргийн шүүх болохоор Lindsay Hawker гэх эмэгтэй амийг хөнөөсөн хэрэг Tatsuya Ichihashид бүх насаар нь хорих ялыг оноосон юм билээ. За тэгээ ял сонссны дараа Lindsay-гийн аав одоо хэлэхдээ бид шудраг ёсыг хүсэжсэн. Эцэст нь бид шудраг ёсыг оллоо гэж хэлсэн. За харин түүний одоо найз залуу Ryan хэлэхдээ би түүнд гэрлэх санал тавихаар төлөвлөж исэн. Тэр миний амьдралд тохиолдсон хамгийн сайхан зүйл байсан гэж гонигтайгаар дурссан байдаг. За ингээд ийм нэг маш эвгүй сэтгэл сэртгийлгэм хэрэг байна. Сэтгэл зүйн хувьд эвгүй болох үеэрээ хин нэгнээс тусламж авахаа бодохгүй өөр зүйлд хитрхи их анхаарлаа төвлөрүүлээд буруу зүйл рүү хазаагаад эмчлэхгүй удаад яваад тахаар ямар их хор уршигтай вэ гэдгийг эндээс бас ойлгож болохоор байна. Сэтгэл зүйн өвчин гэхээр одоо бие махбодын өвчнөд яг адилхан байдаг гэж үздэг. За зарим тохиолдолд бүр тэрнээсээ ч бүр долоон дор зүйлүүд ч гэсэн байдаг гэж мэрэгчлэнүүд бол ярьдаг. Тэгэхээр энэ удаад сонсогч та бүхэндээ сэтгэл зүйн ямар нэг төгшүүр, айдас, за ямар нэг одоо эвгүй гэмээр санагдж байгаа үедээ та бүхэн заавал тусламж авч байгаарэ гэж зөвлөөд ингээд өндөрлөе гэж бодож байна. Та бүхэн бас энэ хэргийн талаар юу гэж бодов? Комент хэсэгт заавал бичиж үлдээгээрэй. За ингээд өнөөдрийн нэмэлт дугаартай маань Солонгосын Happy Moon Day брэнд хамтарч ажиллалаа. Та бүхэн энэхүү органик хөвөн даван тампоныг CU болон FS-ийн бүх салбар дэлгүүрүүдээс худалдаж авах боломжтой. Дугаараа дуустал сонсон нийт сонсогчдоо баярлалаа. Хэдүүлээ энэ хагас өдөр бас нэгэн сонирхолтой дугаараар эргээд уулзъя.